урлагт орох хаалга байдаг, гарах хаалга байдаг шиг. Миний аав Болгон аймаг Хотгон дээр хамтай Хатгчин болон гэдэг газар төрсөн. Би өөрөө аавынхаа 5 дахь хүүхэд нь хамгийн бага нь Дорнот аймгийн Чоолсоод төрж байсан. Тэгээд ийм хүн. Дорнот нутаг маань бол миний бас өсөж төрсөн орчин. Тэгээд сайхан хэрлэн голны ирэг дээр тоглож өссөн. Яг илүү сайхан дурсамжтай бүр сайхан нэрээр нэрлэх юм бол Дорнотын дөрвөн байшингийнх. Тэгж манай одоо жишээ нь үеийнхэн найз нөхдүүд маань дөрвөн байшингийнхан гэдэг нэртэй байлаа. Өөрөө ингээд дуу аялаад функцэн дээр өөрөө нэг тийм санаанд орсон юмнууд ингээд аялдаг байсан. Тэгж явж байгаад тэр босч ирээд Дорнотын тал нутгийн эстрадын дуучдын уралдаан гээл. Тэр тэмцээнд маш сөрөгтэйгээр ингээд орсон. Найзууд маань ихтэй хэмжээл бүгд ингээл хоёрыг нэг жигсаал голд нь ингээл тоглолт дуусна. Тэр уралдаан дуусаад Дорнотын тэр төвөр алхаал ингээл маш бахархалтай цаг хугацаа бас байдаг. Найз нөхдүүд маань бас бүгдээр ингээл орцсондоо бүгд цуглаал ингээл ирээдэл шатан дээр ингээл ирээдэл суугаал. Ороод нь ингээл одоо найзууд маань бас цуг гитар тоглолцгоо. Бүгд ингээл дуулцгаа нэг тэгж ерөнхийдөө урлаг руу хэлж орж ирсэн. Урлагт бүр яг чи энэ хүүхдийг соёл урлагийн их сургууль гэж байгаа. Тэрний улсын конкурсанд явуул гэдэг үгийг бол төрийн сайрхал төвчмөс гарч мясрунгаа хэлжсэн. Яг 10 дугаар анги төгсөж явах тэрээсээ энэ хүүхд энийг улсын конкурс ерөөсөө яг нэг 3 хоногийн дараа байлаа. Тэгэхэд л тэгж хэлжсэн. Мясрунгаа болохоор халах голын түүхт айн концертыг найруулахаар очсон байсан. Тэгээд аавтай маань их танилуд тэгэл одоо хөгжимчин Батбаатар гэж бас нэг сайхан хөгжимчин хүн байдаг. Тэр хүн бас театр дээр тэр хүнтэй бас намайг ингээл анх уулзуулаад тэгээд аав маань очиод уулзаал. Тэгэл ерөөсөө би ч гэсэн их баярлж ирсэн. Нөгөө эстрадын дуулна гэсэн нэг тийм ойлголттой л хүүхд байж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө мясрунгаа шалгахтаа за чи сайхан өөрийнхөө дуртай дуунуудыг дуулаадаг гэл тэгсэн. Дуртай гэхэлэр би нөгөө нэг эстрад дуу ингээл дуулах гал байдаг тийм. Одоо жишээ нь янаг цэцэг мэцэг юм эсвэл тэгэл харангийн дуунууд тийм хөгтөнгөрийн дуунууд тэрийг дуулах гэдэг. Чи арай одоо эн чинь ингээд юм мэрэгжлийн дуучин болох тийм конкурс чи нэг өөрийнхөө мэддэг тийм дуунаас дуулаад гэсэн. Надад арай ойрхон манай аавын гинэг дуулах туртай, мичиж хүрэх алтай. Одоо гавьяат ташнамгүй байтэр шинэ манай аавтай их сайхан найзууд манайд ирнэ. Тэгэл тэд нэр маань бүгд ингээл дуулж идэг тийм дуунууд одоо мясрунгаа тэр ингээл бүгд сувчаад яг тэр дууг одоо яг тэр цаг хугацаанд бас дуулж лээсэн. Тэгэл тэр дууг дуулаад тэгэл зулай цагаан алтайг дуулаад ингэсэн чинь Борисны энэ хүүхдийг улсын конкурсанд явуул. Энэ юу ярьж байгаа ингээл. Болохоор намайг эдийн засагч болгочих санаатай, ээж болохоор хуульч болгочих санаатай тийм байсан. Би болохоор урлаг гэсэн нэг тийм нэг
айл ижээ тийм нэг хүсэл төрсөн тийм байсан. Тэгээд ерөөсөө конкурс болохоор 2 хоногийн өмнө яг энд буугаал игч маань хотод варитач болох бүжигч юм тосч байгаа шууд соёл урлагийн их сургууль дээр дагуулчихж байна. Тэгээд тэнд очиод ерөөсөө конкурсн дээрээс тэр конкурс 2 хоногийн дараа гэж хатал бэлдээл. Яг нөгөө 3 төртэй байдаг. Яг 1-р шит, 2-р шит, 3-р шит. 2 дуу маань бэлэн. 3 дахь дуу маань тэр шууд сонгоод энэ дууг сургадаг гэл. Одоо тэр үеийн одоо соёл урлагийн их сургуулийн дээд курсийнхан. Хөө энэ нэг хүнд нэг урам өгдөг штэ нэг нэг өөртөө идэх нэг тийм нөхцлөөр яг сургууль хүлээж авсан. Тэгэл нөгөө буян тоол гэдэг нэг сайхан дуу байдаг. Тэг яг нөгөө мэрэгжлийн тийм шалгуултанд орохын тулд тийм дуунууд дуулдаг. Тэгэл буян тоолыг 3-ын доотой жишээ гүйцэтгэл хөө энэ ч өстэй театр юм уу баритон юм уу гэх ингээл хөө цагтаа шүтэж явж байсан ахтайгаа бас хоёулаа хамтлаг байгуулсан. Тэгээд хамт нэг наадамд оролцож байхад бол маш тийм сонин мэдрэмж төрж исэн байгаа. Тэгээд Хэрлэн ах маань маш гайхалтай чадaltaй баритон хоолойтой сонгодог чиглэлээр дуулдгийг бас зарим үзэгчид маань тэр бүрээ мэдэх хүмүүс нь мэднэ, мэдгүй хүмүүс нь бас мэдгүй байх. Тэгээд их ховорхон баритон хоолойтой дуучин байгаа. Үүнээс гадна маш торгон мэдрэмжтэй одоо дууны шүлгийг аялгуунда, дуучинда, дуунда тэр маш гоё тэр дууныхаа сүнсийг одоо гаргаж өгдөг гэх юм уу да. Би одоо баритон тий. Яг одоо лирический ч гэдэг, драматический ч гэдэг тэгж багш нар маань ярьдаг байсан. Тэгэл Орос конкурсанд орсон. Ингээл оноогоо ингээл харсан чинь би ч одоо нөгөө бас нэг бодоод байгаа шүү дээ. Бас нэг 400-аад 6% дээр өсөлтж идэг. За ямар ч хэсэн болох нь болчих юм байна гэсэн итгэлийг 2 хоногийн дотор авцсан байгаа шүү дээ. Ингээл харсан чи яг ингээл нэг бид нар ч дугаартай бүгд нөгөө бүр түүсэн дугаараа байдаг. Тэгэл гараал ирсэн. Нэгээр 2-оор гэл дахиад нэгээр онооны жигсаалтууд ингээд орж ирнэ. Тэр үуч бас их олон мундаг тэр үеийн чадaltaй одоо тийм дуучид, залуу дуучид яг тийм өрсөлдөөн болж байгаа юм та ер нь л. Тэгээд Орслны шалгалтын дээр миний хажууд одоо манай ингээ алтан уяас утсан. Тэрнээс ингээл хуулж аваад байжсэн чи алтан уяа манд босоод босоо явцсан. Энэ талд нь манай ингээл лавгаас суужсэн Орос сургууль гэл. Хэнгүүд төсөлийн лавгаас суулаа. За нэг юм бай. Нэг давчил гэсэн бодолтой нөгөө мэрэгжил найдвартай болчиход идэг тий. Тэгэл гарч ирж исэн. Тэгээд нөгөө Орслны маань багш тэгж нөгөө алтан уяа босоод чи яасан их дөрмийн алга багшаа би болгоорч сарж исэн гэл тэгж байна. За гэдэг нөгөө алтан уяач оноогоо авдгаар аваад 10 оноос 9-ийг аваад гараа явчлаа. Тэгэл гисэн чинь манай ингээл хавгаа тэгэл биш нэлийн ойгоор бас тэр материал юм шалгасан. Лавга багшаа би Орос сургуульд төгссөн. Лавгач яг ингээл нэгээр 10 оноогоо аваад гарлаа. Тэгсэн чинь гэсэг явжсэн манайхаа багш тэгсэн. Энэ хэрлэнгээ түүхэд бас балгарч сурж ирсэн үгүй. Гэхэд за төгсгөл нь өсөв ингээл. Яг тэрэн дээр ингээд оноо жоохон ухарж ирсэн тэгэл. Тэгтээ яг нөгөө мэрэгжлийнхаа оноогоор ихний 3-таа ороод ингээд хувираа авчихлаа. За дуучин хэрлэнг бол одоо Элкондор хамтлаг гэдгээс нь мэднэ. Мундаг дуулдаг. Соёл урлагийн дээд сургуульд дуулаач анги төгссөн. Тэгээ мундаг дуулдаг залуу гэдгээр нь Элкондор хамтлагаас ахвалаад мэднэ. За миний хувьд бол бараг 10 жилийн өмнөөс эхлээд хэрлэнтэй хамтарч ажилладаг байсан. Хэрлэнгийн нэг дуун дээр бичлэг хийж анжирок хийдэг байсан. Сүүлд одоо Жигүүр Грант группийн захирал Батөрийн одоо зохиосон 4-5 шинэ дууг одоо бас хөгжмийн найруулгыг хийж тэрийг дуучин хэрлэн маань дуулж дамжуулж исэн. Хүнд нэг тийм нэг анхны нэг тийм нэг хүсэл тийм нэг байдаг тий нэг за ерөөсөө нэг
тэрнгээр явна гэсэн. Дотор нь бол тэр одоо мэрэгжил бол яг сурах ёстой гэсэн нэг гүйцэтгэе гэдэг тэр манай гэр манай аа бас өөрөө яг ингээл хүмүүжсэн тэгэл цэргийн хүн, спортын хүн тэгэл 96 онд банд огшийн нэрмжтэй улсын уралдаанд мэрэгжлийн дуулагчтай улсын уралдаан анхны уралдаан болж илүү тэнд нэгдүгээр байрлал. Тэгэл тэнд ерөөсөө нөгөө айри арманс яг нөгөө нэг мэрэгжлийн репертуарууд бэлтжидэг. Мондөг багш нар маань одоо Монгол улсын хөдөлмөрийн материал ардын жүжигчин Пүрвдэр жүгш маань байна. Ардын жүжигчин Жамжи багш маань байна. Готов багш маань байна. Ингээл тэр сайхан улсууд ингээл бэлдээл ингээл концерт мисчер Янжин багш маань байна. Ингээл бэлдээл конкурсанд ороод ингээл тэр үедээ маш одоо яг одоо жишээ нь мэрэгжлэрээ явбал гэсэн нөхцөл багш нар тулгаж ирсэн. Би яг ингээл 93 онд дөнгөж оюутан болчоод варитач болгоом дуулаад ингээл эстрад дуулаад эхэлсэн ерөөсөө. Би бол яг араас нь түүчилэн соёл урлагийн сургуульд орж исэн л та. Тэгээ Хэрлэнгийн энэ Боригоо гэдэг дууг бол би дуулж энэ соёл урлагийн сургуульд бол онцгойрч байлаа. Оюутан дөнгөж оюутан болоод яг варитач болгоо нэг юу залуу дуучдын шалгаруулалт болоод тэнд очиж оролцоод тэгээд энэ варитач болох дуучин болцсон. Дандугай өөрөө шалгаж ирсэн. Тэгээд ингээл мэрэгжлийнхаа хичээлийг орох мөртлөө өөрөөсөө яг өөрийнхөө нэг хүслээр ингээл эстрада байна хөөгөөстэй. Нэг ингээл мэрэгжлийн академический шалгалт малгалтай ойртох чинь ерөөсөө ингээл мэрэгжлийнхаа имийг ерөөсөө ингээл хийжээсэл дундуур нь нөгөө ингээд бид нар чинь байн хонж хичээлээ хийн. Тэгэл их чинь л сайхан маларч хийж тээс. Нөгөө эстрад дуунуудаа дуудаад чамайг би хүнийх гэж бодсонгүй гэл ингээл нөгөө 92 онд тэр нэг хийцэн дуу муугаа ингээл 10 жил байхдаа ингээл хийцэн дуу муунуудаа ингээл дуулаад эсвэл ингээл тэгээ сууж тэгсэн нэг үүрээр ингээл ард гинт алга гэж тий. Өстой яг 93 оны намар штт. Яг нөгөө хичээлээ нөгөө эрт хичээлээд автах гал ирж байгаа хүмүүс анзаарахгүй ш нь сургууль наам гүм тэгэл тэнд чинь ганцаараа байгаа юм шиг л үзсэн штээс. Тэгсэн цочол хэрэгээ авсан чинь нөгөө чамайг би хүнийх гэж бодсонгүй гэх ингээл яг нөгөө хүн ганцаараа байхдаа нэг ямар чөлөөтэй үйдүүд тий. Яг тэр ингээл орцсон ингэж өнгөцсөн байжсэн чи зүгээр ард алгадчихтэй дууссан чинь эргээ авсан чинь автаа нэг чи сараагч ард ингээд алгадчихсан. Начис кос ямар амар урам гэж юм. Ямар гоё дуу байсан нэрээ. Наатар чи би дуулна гэл. Таг чи өөрөө их юм тийм гал. Ер нь нэг шууд ер нь тийм яг манай дээдлийн курс ихгүй. Чамайг би хүнийг гэж бодсонгүй. Хөгжлийн төвшөнд гасан тийм хөгжим орж ирж байгааг тэр үед тэр анхны тэр дууны найрлагыг алтаагч хийлгэжсэн. Ирээд нэг сонсооч гэл. Очиж сонссоо, гачиг гой сонсогдол. Тэгэл тэгж сонсчихлаа. Тэгээд тэрнээс хойш тэгэл нөгөө нэг яг нөгөө хүрээний дотроо нэг мэдэгчтэй шүү дээ. Хүн ингээд нэг урмаараа яваад ирсэн шууд ингээд шийдчих. Хэрлэнг би одоо маш дээрээс танил л да. Орондоос анх нэг хөрхөө бондгор тийм бас нэг залуу ирж ээжлээ анх. Тэгээ манай Хөхтөнгөр хамтлаг анх одоо урд очиж тоглож хаад наашаага бас Монголд Улаанбаатарт орж ирээд бас нэг тоглолт хийх гээд ирсэн байх үед анх Хэрлэнтэй танилцж тэрний цааш нь одоо дуу уран бүтээлүүдийг анх хийж тийм ээ ингэж эхэлж ийсэн. Санаж байна уу да миний хонгор сэтгэл чинь үлдсэн өдрхөнгөө зүрхэнд хурсан хардагси тэглэгчэн сайлх зайлуулах бидээ санаж байна уу яг 96 Даштондог алиа хоёр бас тэр White album гэдэг гарах гэдэг яг
сонор дээр уран бүтээлээ орж исэн. Яг тэр үед халив ах битээр ярилцсан. Хоёулаа тийм нэг хайртай улсуудаа бас нэг санаандгүй байдлаар ингээд хэлтийн ингээд гомдоочдөг. Тийм тэгсэн мөрдөө ингээд нэг тийм хоёроо ингээд харагчаа тийм хүмүүсийн гоё дуу хийвэл хүний гоё дуу хийвэл их сайхан байна гэж ярьжсэн. Тэгээд яг тийм амьдралд юусэн яг тийм тохиолддог. Тэгэл яг тэр нэг тийм нэг ой санаанд үлдсэн юм гал орж байгаа ш тэрээс. Тэгэл биччихсэн. За ерөнхийдөө бол хэрлэнгийн шүлгүүд бол нэг тийм хайр дурлал тэгтээ их сонин талаас нь харуулад байдаг. Хайр дурлалыг бас нэг өөрийн хардаг өнцөг, хүн болгонд өөрийн хардаг өнцөг байдаг. Тэр талын өөрийнх нь үзэл бодол, өөрийнх нь зан характер, өөрийнх нь харах өнцөг нь бол хэрлэнгийнх их содон байж чаддаг. Яа одоо Санжанаг бичих чинь тэр хөгжим. Би өөрөө яг нэг ингээд ер нь ингээд дууны үг бичээд зүгээр л хөгжим нээр нот мелодийн их сонсдог. Тэгэл яг тэр дотроос ингээд ирсэн бүх ингээд дотор бодож исэн юм төглөгддөг. Тэгээ Санжанаг үлээрээс яг тэгж бичсэн. Тэгэл нэг суугаал ерөөсөн ингээд бичээл их сайхан яг нөгөө нотон дээр нэг өөрөө дуул урцаа яг ингээд жоо багш нарын хав ингээд дотоод нөгөө пианс сонсолт тэгэл нөгөө том одоо концертууд дээр сонссороо нэг юм сонсоор ингээд ерөөсө шууд нэг одоо орол нэг хүмүүс ингээд нэг онгод өтер гэж яриад идэг шүү дээ. Яг хүн гоё хөглөгддөг яг ингээд шууд бичдэг. Тийм болцсон байсан. Өнцгийн зүгээр өөрийнх нь тэр үзэл бодол, өөрийнх нь одоо сэтгэл зүрх бодож яадаг зүйлүүдийн сонсохлоор их өөр өнцгтэй, өөр одоо үзэл бодолтой байдаг нь харагддаг учраас шүлгүүд нь өөрийнх нь зохиож байгаа дуунууд нь, аялгуунууд нь маш ондоо байдаг. Надад бас өөрийнхөө олон шүлгийг авчирч өөрийнхөө зохиосон дуунуудыг бас дээр сонсгож байсан. Их гоё үгтэй, гоё ийм дуунууд амьдралд их ойрхон мөртлөх уран яруу бас байдаг. Тэр нь бас их одоо мэдээж дууны шүлэг зохиодог хүнд бол маш чухал зүйл. Энэ бол бас маш том үнэлэлт гэж бас хэлмээр байна те. Ийм л одоо авьяастай залуудаа манай хэрлэн бол. Санаанууд орж ирнэ. Никтоны дуун дээр их чинь л ерөөсө бүгд яг ингээл ярилцсанд би жишээ нь ингээл хөгжим сонсоол жишээ нь тэд нар ингээл бүгд студ ингээл хөгжмөө зоогоо шууд бэлтгэлдээ орж явахтал голд нь би үзэг цаас яриад яг бэлтгэл хийж яхад нь нөгөөтийн сонсож байгаа шүү дээ. Айгуу дууг ингээ дууных нь ерөөсө зохиомж нь тэр чигтээ гараад ирсэн мэт. Ваачка ах чинь нөр бас дэсрэн шүү дээ. Яа. Тайсны ноёдгүүл яаж ийн гэлээс чи өөж яхад энэ. Тэгээд уран бүтээл дээр хэрлэн бүтээрийн холбогдсон нь бол ганц л дуун дээр холбогдсон. Тэрний үгээр 90 онд 94 онд цамцаа тайл дууны үгийг хэрлэн зохиосон. Аян би зохиосон гэдэг. Цамцаа тайл дуу маань бол тухайн үед хит болсон, сайн дуу болсон. Мойсын сэтгүүлч ангидсэн. Тэгээ ган учир тэр шүлгээ бариад ирсэн. Би нөгөөтгийг ингээ харсан. Аюу гоё үг. Яг тэр цамцаа тайл. Тэгээ энэ үг үлэрсэн яг ган учрын үг. Тэр үедээ маш шин. Тэгээд бачка ахыг соёлын төвөргөний тайзан дээр ариалтай бэлтгэлээ хийдэг. Спанк. Хэрлээ нэг гоё үг байвал мэдж байгаарай гэл хэлээд идэв. Би нэг ган учрын тэр үгийг бариад орсон. Энэ үгнүүдийг ингээд энэ хэсгүүд төр ингээд би нөгөө ган учрыгоо ингээд дуудахтал өстой нөгөө буцах хаяггүй нөхцөлтэй болчих жоохгүй ган учрыг ерөөсөө ирж нэг уулзаал яваад гэж байгаа. Тэгээд тэнгуут л нөгөөтгийн нэр засварлах газруудын бүгднийг засварлаад өөрчлөө явчихж байгаа. Нөгөө яг нөгөө тэр цамцаа тайлбар ерөөсөө эхлээ сонсоход бол тэр чигтэй гоё хөгжмийн амир байж байгаа байхгүй ерөөсөө. Тэрийг амжилуулахын тулд яг нэг тийм нэг одоо хүний юм шиг алдарсан сэтгэлээр хонгорхон биед хүрэн алдлаа гэл.
ингээл үргэлжлүүлээд яг ерөөсөө маш хүндэтгэлтэйгээр хандчихсан энэ тэр нөгөө бачка ах манад миний ерөөсөө бас яг ингээд үлгэр жишээ шиг болчихсон. Яг тэр үед нөгөө ингээл хүүхэд байхад ямар гоё дуучин бэ гэж сонсчихсан бол нөгөө хүнтэй ингээд нэг итгэцэн байхад газар дээр нь тэр асуудлыг шийдчихсэн. Энэ бол ерөөсөө яг гаан очров дээр ерөөсөө ингээд ийлсэн. Гаан очрын тэр сайхан санаан дээр энэ дуу босч ирсэн. За хэрлэн битээ хоёр бол ер нь бол дээрвээс хойш хамт найзлж нөхөрлөж өдийг хүртэл хамт явж байгаа сайн хамт нөхөр манайхан тэгээд уран бүтээлийн гэх юм бол хэрлэнтэйгээ анх уучлаарай чимэн гэдэг дууг дуулж исэн. Уучлаарай чимэн болохоор ерөөсөө би яг нөгөө Баян Монгол чуулга ухнаагаа BM2 гэж нэрлэлсэн. Бас тэр чинь бас нэг Баян Монгол гэмэд бас нэг тэр үе чинь нэг хэллэг бас нэг жоохон орчин үед болох гэдэг ухнаагаа бас BM2 гэдэг Баян Монгол 2 гэж байгаа төвчсөн нөхцөл BM2 гэдэг хамтлаг болгоод бид нэг ингээд хөгжимч одоо энэ Болорхүү маршлын уянга одоо цэцэг хамтлагийн ахлагч уянга тэгэл манай энэ гранд хамтлагийн Батсуур одоо энэ Баян Монгол чуулгад тоглож байгаа мөн Эрдэнэ мөн Элкандор гэж манай одоо жишээ нэг бидний уран бүтээл хийжсэн амар заяа бидэд ингээд бөөндөө гарт нака байсан. Тэгэл манай Памби Эрка одоо Бачлон багшийн хүү бидэд яг нэг хамтлаг болж гарч ирчихсэн. Яг тэр үед ингээд нэх гоё ая ингээл филармоны концертын заалан сонсогдод байсан. Тэгээ би орсон ч тайных үдс. Хэрлээ энэ дэр нэх гоё үг бодолч гэлээ. Манай бас их тийм гоё хүний сэтгэлийг бас хөдөлгөж ярина шүү дээ. Бөө аль хэзээ нөгөө нэг тэр аянд ингээд нөгөө зааланд ингээд сонсцсон. Манай хэрлэн бол үнэхээр агуу хоолойтой. Тэгэхээр чадaltaй хоолойтой. Уучлаарай чимэн уусан нүдэлж үлэг болсон дурлалыг минь бүсэрээ учрах шөнийн уртыг хүсэх сэтгэлд чинь унтаж нарсаг чи бүэл учрал дуудан ирсэн үнэн чин юм шиг чимээ унтах наранд минь яваад усан нүдэлж намайг зовоосон гэл. Шууд юус яг энэ 50 ахын яг тийм тансаг аялгуун дээр ерөөсөө гарч ирсэн үг. Нэг жоохон сэтгэлээр унсан яг тийм байх үедээ бол яг дэвтэр үцэгт байдаг. Тэр тэгтээ тэр нэг хожуу тийм туулт. Одоо л түүнүүд болж гарч ирсэн.
зарим нь одоо бас шинэ Никтон дээр бас одоо орж ирж байгаа бас байж байгаа. Ариун гэж бодсон бүхэн арзаж ирсэн төмөр мэд амсыг заавахгүй сэтгэл эмгчээд байна гэл. Яг ингээд дэвтэр дээр бичсэн юмуд маань тийм. Хурдын жишээ нь юу булш гэдэг үг баг чинь би тэрийг 89 онд хүүхэд байхдаа бичсэн үг. Одоо ч гэсэн би яасан ингээд тэрийг бичсэн их ингээд тэргээд харахад нэг юм сонин үг байдаг. Тэгээд яг тийм ер нь нэг эмзэглсэн үед эсвэл ингээд нэг тийм байдаг ш нэг хүн ингээд нэг юмд ингээд нэг жоохон баярлаад юм сэтгэл эмзэглсэн үед ингээд шүн босч ирээд яг ингээд дэвтэр дээр гар ингээд ирсэн. Ялангуяа яг бол 2-3 цагаас хойш ирсэн. Гинт нойр. Энэ унтсан ч биш яасан ч шээж чад гинт босч ирэл бичдэг ирсэн. Тийм үгнүүдийг ингээд харж байхад хөвчлэн тийм рок болох тийм хандлагатай тийм үгнүүд байдаг. Нэг тийм би ингээд дэвтэр үзүүгээр гарахгүй ингээд хүмүүс ингээд яруу найраг гэж ярьдаг. Тэгээд тансаг тийм яруу найраг хэлбэр биш яг тийм сонин байдаг гэсэн. Анхны уран бүтээл бол миний одоо 2009 онд бол Кармен гэдэг одоо театрчсан тоглолт болж ирсэн. Төрсөн өдрийн аялал, төрсөн өдрийн тоглолтод зориулсан. Тэр театрчсан тоглолтод одоо бүх либретто бүр одоо Кармены одоо тэр мюзиклийн шүлгийн одоо цомлын бичсэн тийм Ариаслаг яруу найрагч тийм хүн байгаа юм. Дээрээс нь төрсөн өдрийн аялал гэдэг дууныг одоо шүлгийг бичсэн. Энэ дуу бас яг тэр 2009 оны төрсөн өдрөөр манай Ньюстарын гантүр ерөөсө төрсөн өдрөөр нэг сайхан дуу хийгээд яг музикл бичих дуудсан дараа гантүр тэрийг ярьжсэн. Тэгэл ерөөсө оройн орж ирэл төрсөн өдөр 2 хоногийн дараа төрсөн өдөр тоглолт болох гэдэг шууд бас биччихсэн. Гантүрийн хөгжим Шикхун найзууд дэргэд байсан саржи өдрөн ээжлэн өнгөрсөн сайхнаар дэлгэрсэн амьдрал дүргэжсэн цаг тарга иргэн өнгөрөнө одол би сайхнаар дахин төрлөөгч би үл үс цомгонд ажилд орцсон байх үед Хэрлэн бит хоёр бас 3 дундаар хамтарч ажилласан. Тэр нь ямар дуу гэхээр Тайз гэдэг дууга. Нэг нь Терминал 12. Тэгээд Чи минийх гэдэг ийм 3 дуун дээр хамтарч ажилласан юм. Яг нөгөө ингээл нэг онгод ороод ингээл нэг онгод оролцох гэлээ. Яг ингээд хүн чинь ингээд нэг орчноос тасраа яг нэг тийм нэг төсөөлөлтөд орчдөг шүү дээ. Яг тэр хэлбэр дотор бичсэн тийм үг. хайртай күн өнгөрсөн мөчүүд
хайргүй хүнтэй өнгөрүүлсэн шөнүүд хамаг өнгөрсөн амьдралын минь нүрүүдийг чи сарааччихвоо ая цав цагаахан хууцан дээр цаа шинээрээ би чи миний гэж томор бичээ чи кинийч бай чи түр хашаач бай ямар түнээр хамаагүй надад хариу түргүй чи ингээд энэ тоглолтыг хийх бас нэг хүний нэг бас нэг хүсч байсан юм тайзан дээр бүгд ингээд нэг хамтдаа хамт нөхдүүд нийлж ингэж энийг илэрхийлнэ гэж байгаа надад үнэхээр тэр өдөр хоногуд одоо ерөөсөө яг ингээд маргааш л гэдэг хэдий одоогоос хэд хоногийн дараа байгаа гэсэн маргааш л гэдэг ойлголт. Энэ бол миний хувьд л үнэхээр хүсэжсэн бас. Найз нар маань ч асуудаг. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд 3 жилийн өмнө төсөл маань бэлэн болцсон байлаа. Биднэрт бас нэг өгүүлбэрт уран бүтээлчүнд ерөөсөө энэ уран бүтээлийг цогцоор нь гэж гаргаж ирэх том баг хэрэгтэй. Мөн тэрний бас асар их одоо зардал төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх төр зардлууд байдаг. Одоо ингээд бахархалтайгаар тавих гэж байгаа маань ерөөсөө л маргааш гэсэн нөхцөлтэйгээр байгаа. Нөгөө уран бүтээлч найз нөхөд ах эгч нар маань 3 жилийн өмнө яг ярьж исэн нөхцөл юм. Нөгөө тоглолт хийзээ гэдэг асуулт таарах болгонд байлаа. Найз нөхдүүдийн үүднээс зарим нь чи ямар амиа ботцсон юм бэ гэж хэлгч нөхцөлүүд байлаа. Ингээл чи хүнд бас тэгээд нэг хүсэж байгаа юм маань дэслээд байгаа байхгүй тэр эргэн тойрон маань тэгээд бас өнөөдөр бас ингээд хамтдаа нэг шугам дээр зогсоод бүгд энэ 4 сарын 7-нд руу зарцсан байгаа. Бас хамтын хүч хамтдаа хамтлаг болчиход байгаа энэ хамт олондоо бас баярлж байна. Маш их баярлж байна. New Star студийн хамт олноос мөн рок pop эстрад урлагийн хамт олноос хэрлэндээ удахгүй болгож байгаа 4 сарын 7-нд UB Pulse-ын танхимд хийх гэж байгаа анхныхаа тоглолтоо маш амжилттай сайхан хамт олонтойгоо одоо тэр урлагийн тэр сайхан үжилгийг цэнгүүнийг сонсогч олонтойгоо сайхан өргөн тэмдэглэхийг хүсье өрөөё. Тэгээ ахыгаа магтаад байвал маш олон сайхан талархууштай зүйл байна. Маш сайн дуучин, сонгодог чиглэлээр дуулна, pop чиглэлээр дуулна. Маш тэр торгон мэдрэмжтэй сайхан шүлгүүдийг бичдэг учраас ахаараа маш их бахархдаг. Тэгээд танд болон танаа гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд таны тоглолт үнэхээр тун гайхалтай, амжилттай болох болтугай. Манай хэрлэн дүү андын минь энэ сайхан тоглолтод ирж оролцоорой. Бидэнтэй хамт андуудаараа найз нөхдөөрөө ирж нэгэн үчиг хамтаа сайхан өнгөрөөгөөрэй гэж хүсээрээ. Хэрлэндээ одоо тоглолтод нь амжилт хүсээд бяцаараа л гэж одоо найз нь хүсье. Тэгээд одоо юугаар үдин те бүх сайхан аз жаргалаар бэлгсэн үдэш байх болно гэдэгт би бол итгэлтэй байгаа. Ингээ хэрлэндээ амжилт хүсье. За тэгээд энэ гайхалтай уран бүтээлч залуу маань бас өөрийн гэсэн уран бүтээлийг зүрхэлж одоо энэ нэгд шийдсэнд нь их баяртай байна. Тэгээд маш их олон хүмүүсийн ард
одоо чимэг өгж сэтгэлийн тэнхээ бэлгэж ирсэн боловч яг өөрийнхөө уран бүтээлийг ардаж яг ингэж хийж байгаагүй юм байна. Ингээд хэрлийнхээ анхны тоглолтод бол би зайлшгүй очих хэвээр хүний нэг гэж би өөрийгөө боддог. Ингээд хэрлийнхээ цаашдын уран бүтээлийнх нь замд нь ажрал сайн сайхан бүхнийг өсгий тоглолтын сайхан болох тухай тоглолтод нь очиж зочноор оролцсноо дэмжнэ. Ингээд сайн сайхныг үсгий хариландэ. Энэ цаг хугацаанд ингээд нэг урлаг гэдэг аалгаар өөрөө ингээд орсон энэ 25 жилийн хугацаанд ингээд хамт байсан найз нөхдүүд дүүнэр ах нартаа эгч нартаа маш их баярлж явдаг. Одоо нэг юм хүсдэг. Энд хүний бахархал гэдэг илүү дээрэж бид нэг одоо нэг 40 гараад ирэхээр нэг арай нэг амьдралыг өөрөөр харж эхэлдэг юм шиг санагдчихэв. Одоо ч гэсэн би яг тийм эргэлзэхгүйгээр тийм бодолтой байгаа. Тэгээд яг тийм дэсэрсэн нөл бахархал болсон тийм музикл тийм хэлбэрийн юмнууд дээр ажиллаж үзэх юмсан гэж боддог. Өвлийн зөөлөн цас дээрээс бодрон буугаад улсын оройг цагаан нүмергөөр хучдаг юм болов уу? Өндөрт нисэх бүргээд дээрээс хаян буугаад үүрэндээ ангалзах ангаа хайгаа хармалдаг юм.